Сайн байцгаана уу? Чанарын ихэн баяр байна. Та бүхэндээ баримт бичгийн стандарт болох MNS 5140 2021 стандартын талаар товчхон мэдээллийг энэ удаа өгье гэж зорилоо. За яагаад вэ гэхээр бидний боловсруулж байгаа баримт бичиг стандартын шаардлагыг хангахгүй байсаар байна. За харилцан адилгүй форматтай үг үсгийн фонт, бичвэр хоорондын зай, нэр огнооноос ахуулаад баримт бичгийн бүрдлүүд буруу бичигдэж, буруу байрлуулагддаг. За мөн утга зүй найруулгын алдааг ихээр гаргах зэрэг асуудлууд нэлээдгүй байсаар байна. За энд харагдаж байгаачлан боловсруулсан баримт бичигт иймэрхүү алдаа байх нь бол наад захын үзэгдэл байсаар байна. За мөн жишээнээс харахад стандартын дагуу боловсруулсан баримт бичиг, стандартын дагуу боловсруулаагүй баримт бичгийн ялгаа асар их зөрүүтэй байгааг харж болохоор байна. Тэгэхээр альва байгууллагын албан хаагч, ажилтнууд бүгд энэхүү стандартын дагуу баримт бичгийг боловсруулдаг ийм чадамж эзэмсэн байх шаардлагатай учраас та бүхнийг энэ стандартыг судлаарай, ашиглаарай гэх үднээс мэдээлэл өгч байгаа юм аа. Тэгэхээр MNS 5140 2021 стандартын хувьд 3 зураг байдаг. Баримт бичгийн нэр төрөл тодорхойлолт MNS 5141, за баримт бичгийн бүрдэлт тэдгээр тавих шаардлага MNS 5142, баримт бичгийн хөвлөмөл хуудас тэдгээрт бүрдлийг байрлуулахад тавих шаардлага MNS 5140 3 гэсэн ийм 3 зураг стандарт байдаг. Бидний хувьд баримт бичиг боловсруулахдаа эдгээр 3 стандартыг ашиглаж байх ёстой. За боловсруулж байгаа баримт бичгийнхаа нэр төрлийг мэдэж байх нь чухал. За энэхүү стандарт дээр бол бидний боловсруулдаг баримт бичгийг 3 хэсэгт хуваасан байдаг. За 1-р захирамжлын баримт бичиг, 2-р зохион байгуулалтын баримт бичиг, за 3-р мэдээлэл авалгааны баримт бичиг гэж 3 бүлэгт хуваадаг. За 1-р захирамжлын баримт бичигт нь бол хууль, зарлиг, захирамж, тогтоол, тушаал, албан шаардлага, албан даатгавар, шийдвэр гэх мэт 8 нэр төрлийн баримт бичиг, за зохион байгуулалтын баримт бичигт акт, албан бичиг, гэрээ дүгнэлт, заавар зөвлөмж, өдөртөмж, хөтөлбөр гэх мэт энд харагдаж байгаа 17 нэр төрлийн баримт бичиг, за мэдээлэл авалгааны баримт бичигт илтгэх хуудас, за илтгэл, мэдэгдэл, мэдээ танилцуулах, тодорхойлолт гэх мэт 6 ийм нэр төрлийн баримт бичиг байдаг. За тэгэхээр бид боловсруулж байгаа баримт бичгийнхээ энэ 3 бүлгийн алинд нь хамаарч байгаа вэ гэдгээ бас сайн мэддэг байх ёстой. За үүнээс гадна бидний боловсруулж байгаа баримт бичиг аль бие усны стандартын дагуу боловсруулагдахын тулд эдгээр харагдаж байгаа 28 бүрдлийг агуулсан байх ёстой. За стандартаараа бол эдгээр 28 бүрдлийг хизээ ямар баримт бичигтэр нэр төрлөөс нь хамааруулаад хаана байрлуулах, ямар үсгийн фондоор бичих, зайг нь хэрхэн авах зэрэг бүх юмнуудыг заагаад өгчихсөн байдаг. За тухайлбал баримт бичигт байгууллагын нэр, зохион байгуулалтын нэгжийн нэр, баримт бичгийн нэрийг ямар үсгийн фондоор бичих үү, хаана байрлуулах уу гэдэг энэ бүгдийг ингээд нэг хүртэл заагаад өгсөн байдаг. За энд бол жишээгээр харуулсан байна. Он сарыг хүртэл баримт бичгийн нэр төрлөөс хамааруулаад өөр форматаар бичиж байгааг та бүхэн бас харж байна. За мөн ялгаагүй баримт бичгийг хэрхэн дугаарлах, за ямар үсгийн фондоор бичих, ямар өнгийн балаар бичих гэдгийг мөн зааж өгсөн байна. Албан бичиг бичихтэй аж ахуй нэгж иргэн хуулийн этгээдэд явуулбал яаж бичих вэ? Иргэн албан тушаалтанд бичвэл яаж явуулах вэ? Байгууллагад явуулбал яаж явуулах вэ? За байгууллагын дотоод зохион байгуулалтын нэгжид явуулах юм бол хэрхэн бичих вэ гэдэг хүртлийг нэг хүрчлэн нарийн заагаад жишээгээр өгчихсөн байдаг. За энд би мөн адил жишээгээр харуулж байна. За үүнээс гадна бидний боловсруулж байгаа баримт бичгийн бичвэрийг бид нэр ямар үсгийн фондоор бичих, хэрхэн бичих гэдгийг бүгдийг нэг хүрчлэн заагаад өгчихсөн байна. За тухайлбал энэ дээр бичвэрийг бичихтэй монгол хэлний өгүүлбэр зүй, найрлага, зөв бичгийн дүрмэд нийцсэн байна. Энгийн тодорхой хоёрдмол утгагүй, аман ярианы болон нутгийн аялах хэлц этгээд бүдүүлэг үг хэрэглэхгүй бичнэ, санаагаа зөв илэрхийлнэ гэдэг зааврыг өгчихсөн. За баримт бичгийг зохион бүрдүүлэхдээ Arial фондын 11-ээс 12, Times New Roman-ы 12-аас 14 хэмжээтэй үсгээр бичнэ. За хүснэгтэд бол мэдээллийг бичихдээ 9-ээс 11 хэмжээтэй бичнэ. Ямар цаасан дээр бичгээс ахуулаад мөр хоорондын цайг нэг хүслэн зааж өгсөн байна. Таашилбал байгууллага болон зохион байгуулалтын нэгжийг товчлыг хэрхэн бичих үү, хаана байрлуулах уу, за албан тушаал хүний нэрийг хэрхэн бичих үү гэдгийг хүртэл нарийн заагаад өгчихсөн. За хавсралтай баримт бичиг байвал хавсралтыг яаж бичих үү, хаанаас эхэлж бичих үү гэдгийг хүртэл заагаад өгчихсөн. За гарын үсгийг ингэж бичин, ийм тайлбартай байна, ийм форматаар бичин гэдгийг хүртэл нарийн заагаад өгчихсөн ийм чухал стандарт бол байдаг байх нь. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө боловсруулж байгаа баримт бичигтээ энэ стандартыг ашиглаж стандартын дагуу баримт бичгээ боловсруулж сураарай гэж зөвлөмөр байна. За миний хувьд энэ стандартын гол шаардлагуудыг төвөрлээд PPT болон PDF хэлбэрээр
байршуулчих. За үүнээс гадна та бүхэн стандартын их хувийг олж аваад байнгын ширээний гарын авлага болгоод ашиглаарай гэж зөвлөмөр байна.